жишээл Чингис хаан бол нэг тэгж архи уухгүй байгаа шүү дээ. Мэдээж уудгал байсан баг л да. Хайртлын нүүдэлчд архи уухгүй гэж байх. Тэгтээ Чингис хаан бол одоо юу гэх юм зохистой хэрэглээтэй хүн байсан юм байна гэж. Одоо үзэхэр байгаа. Яг тэгвэл маань үний одоо бэлэг сургаал гэдэг дотор сард 3-аас дээшээ битүү 2 удаг хүн байвал их сайн өнгөд тооцно. 1 удаг хүн байвал бүр онц гэж үзсэн ч гэдэг юм уу. Ийм сургаалууд байгаад байгаа. Тэгээд тэр Чингис хаан өнчин үүдээ цэцэлсэн шаштар гэдээ бүр зохиол байгаа шүү дээ. Энд дэр чинь нөгөө өрөлгүүд нь хоорондоо маргалтаад арих бол өстой сайхан штэ гээл нэг хэсэг нь нөгөөдөл нь биш штэ гэд тэгсэн чинь өнчөөгөө босч ирээд балаа ихүү бол юу вэ? Тэр чинь балаа ихүү бол өвчин биш үү? Баг зэрэг уу бол жаргал биш үү? Бахархаж шунгаж уу бол эргүү биш үү? Балмут их сувтгал галзуу биш үү энэ гэд тэр чинь тэгээд нөгөө одоо тэр үеийн бидэндээ таарсан пиар яваад штэ.